2 дахь 7 хоногийн хамгийн ихний оролцогч бидний болоод чимгээ шүүгчийн зүрхийг өмнөх шатанд нэлээд их бөмбөртөө дэлсээд авсан Баярхуу удахгүй тайснаа гарч ирэх гэж байна. Ой тадаг танараа Баярхуу. За сайн байцгаана уу бөмбөрчин Баярхуу байна. Яа. Энэ шоунд орох болсон шалтгаан маань гэх юм бол гэр бүлийгаа илүү баярлуулах. Тийм болохоор би бас энэ шоунд бас өөрийгөө ч сориод үзье. Бас нэг талыгаа бас ээж авгаадсан баярлуулъя гэсний үднээс илүү орсон. Эхэндээ бол ер нь бол за үлдэх болоо яах бол гэж амар хэн бодож ирсэн. Тэгээ сандрал маш юусэн. Тэгээ үлдснээ мэдээд ер нь ээж рүүгээ залгаад хэлсэн. Тэгээ ээж бас гайхчлаа ингээл шоконд орсон юм уу. Тэг л ахaltaа. Гэхдээ ер нь бол маш их баярж ирсэн. Юу илээ? Энэ хүнээс уучлахгүй ч юм. Гүнжидмаа хичээсээ уучлахгүй байна. Надад бэлтгэлийн байр гаргаж өгөөд уг нь бол ингээд ажлын бус цагаар бэлдээрэй гэжсэн. Тэгээд ажлын цагаар нь бэлдсэн учраас цаад уулсан дуучлаарай. Ямар ч зөв өнөө өрөөний шоунд би бутаана. Үзэгч та бүхний өөдөх хүн итгэлтэй намайг дэмжээрэй. Баярхуу. Бөмбөрдөгч, бөмбөрчин, бөмбөрийн бурхан тэнгэр бөмбаритагийн ивэлд багтсан Баярхууг угтаж авцгаа. Баяр үргий. Адад ашиг удамчанга. Яг Whiplash гэдэг кино үзсэн юм шиг санагдлаа. Энэ миний хэмнэл биш байна гэж. Хайда тэгэхээр ярьж дуусаад микрофоноо заавал шийднэ гэсэн үг. Гоё да энэ гоё да. Яасан бэ? Юу удаад байгаа юм бэ? За сэтгэлээ яваач. Сэтгэл маш их өндөр байна. Бас тогтолсон байна. Энэ мөчийг хүлээсэн байна. Яасан? Энэ мөчийг маш их хүлээсэн байна. Чи хамаагүй өндөр болсон ба шүү дээ. Баяр үргий. Гайхалтай байна. Ингээд шүүгчдийнхаа сэтгэлийг сонсъё.
Баяраа. За надад бол яг үнэ хэлэхэд нэг тэгж гоё санагдсангүй. Яг гэвэл нэг тийм жоохон өөдгөртэй тий. Чиний соло тоглолт чинь ч гэсэн нэг тийм сэтгэл хөдлөсөн огшоосон юм бол би бол харж чадсангүй. Чамаас би арай илүү юм хүлээжсэн л та. Харамсалтай байна. Шүгчтэйгий. Надад бол өнөөдөр чиний яг байгаа байдлыг харахад нөгөө төрөл арилцсан юм шиг гэж байдаг шүү дээ. Хүн дөрдөө орно гэж байдаг шиг. Чиний имиж бүрдүүлэлт, хувцлалт, чиний үс, арзаалт нэмэгдсэн байдал чинь надад бол таалагдчихээн. Яг нөгөө үзүүлбэрийнх нь одоо хувьд бол нэлээд тийм монотоны жоохон удаан явагдчих шиг санагдсан. Тэгээд мэдээж ийм сайхан те бас өнгө будгийг өөртөө авчирч байгаа юм чинь би бол надад бол ямар ч муулах ирэх байхгүй гэж бодогдож байна. За баярлалаа. Энэ хоёр яах вэ? Манай чимгээ шүгч таны зүрх сэтгэл хэр дийс чадав? Баярхуу түрүүчийн 7 хоногийн одоо бүтэн сайдар манай хагас шигшээгийн эхний 8 тоглолт бол үнэхээр тэр хүүхдүүдийн те бүжгээр эхэлсэн. Бид үнэхээр сэтгэлийн догтлоо барьж дийлэхгүй тийм ирч хүчтэй эхэлсэн. Өнөөдрийн хувьд Баярхуугийн маань тоглолт түрүүчийн удаа бол түрүүчийн шатан дээр тавал энэ бөмбөрийн цогцолтоор миний зүрхийг дэлслээ гэсэн комментиг би хэлж ирснийг санаж байгаа. Яагаад ч юм энэ удаад нэг л юу ч юм нэг л юм дутаад миний зүрхийг үнэхээр ингэж бөмбөртөж чадсангүй. Уучлаарай. Тэгтээ гоё байна. Та бол гайхамшигтай гоё харагдаж байна. За ингээд шүгч. Таны хувьд өмнөх шатанд тэрнийг орж ирэхэд миний хүлээж байсан залуу мөн байна гэж хэлж байсан. Тэгвэл энэ удаад таны итгэлийг баталж чадав уу? Яг би ингэж хэлж ирсэн те. Чи санаж байна Баярхуу. Чи бол миний хүлээж ирсэн залуу мөнөөс мөн шүү гэж би яг түрүүч үзүүлбэр дээр би хэлж ирсэн. Харамсалтай нь өнөөдөр миний урам хугарлаа. Яагаад гэвэл чи бол зүгээр л нэг энгийн бөмбөрчдийн тоглодог юм ийг л үзүүллээ өнөөдөр. Гэхдээ өнөөдөр бол чамаас би юу хүлээж ирсэн гэхээр би чамаас өнөөдөр илүү их ирч хүч бүр галзуурл тийм ээ. Бөмбөрийн олон сайхан нуглаан тоглолтуудыг би энэчээс чамаас хүсэж ирсэн. Учираас үнэхээр миний санаанд хүрч чадсангүй. Уучлаарай. За дөрөв шүгчдийн маань сэтгэл зүйн нэг иймэрхүү л байна. Тэ энийг бити тоо хамгийн гол нь үзэгчд. Тэ үзэгчд маань сэтгэл хөдлсөн байх хэрэгтэй. Хагас шигшээ тоглолтын 2 дахь дугаарыг маш гайхалтай эхлүүлсэн Баярхуудад дахин баярлалаа. Баярлалаа чамд. Баярлалаа Баярхуу. Баярлалаа.